Зя сайн байцгаана залуучуудаа. Өнөөдөр 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай Ээлжид Market Overview эхлэж байна. За өнгөрсөн 2-7 хоногт Market Overview хийж чадсангүй дуучлаарай. Зарим бүтэнсээ өдөр жоохон хувийн ажиллагтай байгаад Market Overview хийж амжихгүй байх юм уу? За мэдээж Market Overview уламжлалт тусаараа хамгийн түрүүнд бид нэр алтны дүн шинжилгээгээр эхэлнэ. Алтны дүн шинжилгээ эхлэхээс өмнө дараагийн 7 хоногт ямар мэдээнүүд байгаа талаар хэдүүлээ харцгаая. Investing.com руу өнөөдөрт ороод харчихдөө. Investing.com Economic Calendar мөн энийг бас манай Mot4X вебсайтаас та бүхэн харж болно. За Mot4X руу харсанч. Танд хэсгээс эдийн засгийн мэдээний хуанлыг гэж байгаа. За энэ доошоо гүйлгээд фильтр хийгээд 3 бухтаа дээр тавиад apply гэдэг. Тэгэх юм бол за дараагийн 7 хоногийн чухал мэдээнүүд бүгд ингээд Монголын цагаар тавигдсан байгаа. За дараагийн 7 хоногт нэгд өдөр Монголын цагаар 10:45-аас S&P Global US Manufacturing PMI энэ бас инфляцийн мэдээ. За тэгээд хоёр дахь өдөр болохоор retail sales буюу жижиглэнгийн борлуулалтын худалдааны одоо мэдээ гарна. Хэр өсөлттэй байх нь гэвэл мэдээж энэ борлуулалт өсөлттэй гарах юм бол инфляц өсөж байгаа гэсэн баримт байж болно. За дээрээс мөн энэ инфляцийн индекс метрикүүд бол энэ хүлээлтээс forecast гэдгээс бол өндөр гарах юм бол дахиад инфляц өсөж байгаа гэсэн юм хандлага руу шилжиж болох юм аа. Тэгээд өнгөрсөн 7 хоногт 3 дахь өдөр CPI мэдээ гарчаад 4 дахь өдөр PPI мэдээ гарсан. За CPI мэдээ бол хүлээлттэй тэнцүү гарсан. Харин PPI мэдээ хүлээлтээс өндөр гарснаар ерөнхийдөө доллар индекс өсөхснийг бол та нар мэдж байгаа байхаа. За тэгээд хамгийн чухал мэдээ бол дараагийн 7 хоногт юу вэ? FOMC Fed Open Market Committee буюу Америкийн төв банкны бодлогын хүүгийн шийдвэр гарах болно. За шөнийн 3 цагт бол бодлогын хүүгийн шийдвэрээ гаргана. Хүлээлт зах зээлийн хүлээлт бол одоо 475% байгаагаас 4.5% болгож 1 basis point-оор унгана гэсэн хүлээлттэй байгаа. За мөн шөнийн 3:30-аас төв банкны ерөнхийлөгч Жером Паулын хэвлэлийн баг хурал болно. Энэ хэвлэлийн баг хурлаар бол за ер нь төв банк ирээдүйд үргэлжлүүлэн бодлогын хүүгээ багасгах юм уу, үгүй юм уу? Сүүлийн үед гарсан энэ инфляцийн тоо баримтыг яаж ойлгох юм? Ер нь төв банкны ирээдүйн бодлого ямар байх юм гэдэг талаар за мөн сонирхолтой зүйл нь дараачийн бодлогын үеийн шийдвэр гарах үеэр бол ерөнхийлөгч Трамп одоо ерөнхийлөгчийн судалтаа суучихсан байна. Тэгэхээр ер нь Трампын засаглалтаа яаж хамтарч ажиллах гэх мэт сонирхолтой зүйлсүүдийг бол ярих болов уу гэж бодож байна. За өнгөрсөн одоо 7 хоногийн өмнөх 7 хоногийн 5 дахь өдөр non-farm payroll мэдээ гарсан шүү дээ. Тэгэхээр non-farm payroll мэдээ бол хүлээлтээс хамаагүй өндөр гарсны дараа төв банк бодлогын хүүгээ багасгах магадлал 85% хэвээр байсан. Тэгэхээр нэгсэндээ ер нь инфляцийн метрик мэдээ ямархуу гарсан ч байсан төв банк бол энэ удаад бол бодлогын хүүгээ багасгах нь бол бараг ойлгомжтой байгаад байгаа. Тэгэхээр энэ бол нэг тийм сюрприз байхгүй. Харин юу сюрприз яах вэ гэхээр ирээдүйд хэдэн удаа буулгах юм? 25 онд хэдэн удаа буулгах юм? Яах юм? Инфляцийн жинхэнэ байдал ямар байгаа гэдгийг ярих нь илүү зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх байх. За тэгээд 5 дахь өдөр бол Core PCE Price Index буюу энэ бол төв банкны инфляцийг хэмждэг хамгийн гол хэмжүүр. За энэ мэдээнүүд бол гарах нэ. За тэгээд алтны хөдөлгөөн чинь бол одоо өнгөрсөн одоо за ерөнхийлөгч Трамп сонгогдсноос хойш бол нэг иймэрхүү байдалтай их сонирхолтой хөдөлгөөд байгаа. За өнгөрсөн 7 хоног бол хүчтэй өсөж гарч ирээд 7 хоногийн төгсгөл рүү буцаад унаад. За тэрний өмнөх 7 хоног бол цэвэр consolidation. Ерөөсөө аль нэг талын шийдвэрийг гаргахгүй consolidation хийсэн хөдөлгөөн хийсээр байсан. За урт цагийн зураглалаараа хэдүүлээ харах юм бол юу гэж харагдах вэ гэхээр за энд structure буюу энэ higher low тийм ээ. Энэ higher low-ыг ханш доошоо нэг удаа эвдээд lower low хийсэн. Нэг өдрийн график дээр ярьж байгаа шүү тийм ээ. За тэгчээд буцаад дээшээ өсөж гарч ирээд энэ хараа энэ өмнөх lower high-ыг дээшээ эвдсэн. Сонирхолтой биз? Lower
high байсныг дэше эвдэд higher high хийсэн. Higher high. За тэгээд энэ high-ыг дахиад дэше эвдэд дахиад нэг жижиг higher high хийсэн. Тэгэхээр яг ханшийн structure хэдийгээр high хийчихэд, lower high хийчихэд унаж lower low хийсэн боловч буцаад higher high хийчихсэн. Тэгснэ яасан? Энд higher low хийцэн. Тэгээд дахиад higher high хийцэн ийм байдалтай байж. Тэгвэл яг энэ зүй тогтлыг дагаад ханш хөдлөх юм бол магадгүй энэ хавцаа дахиад higher low хийж болно. Higher low хийгээд буцаад дээшээ өсөөд higher high хийх. За тэгээ магадгүй төв банкны бодлогын үгийн шийдвэрийн дараа хэрвээ төв банк бодлогын хүүг үргэлжлүүлэн багасгах мэдээлэлтэй байх юм бол зах зээл үргэлжлээд 2780 за 2860 ч өсөх боломж энэ зүй тогтлын дагуу бол харагдаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл хүмүүс асууж байгаа байх л та энэ хараа гэхдээ өмнөх higher low-ыг эвдчихлээ шүү дээ. Энд higher low хийжсэн, higher low хийжсэн, higher low хийжсэн, higher low хийжсэн. Энэ higher low-уудыг чинь эвдсэн шүү дээ гэж бодчих магадгүй. Өмнө нь higher low-уудыг бас эвдэж байсан. Жишээ нь энд, тийм ээ. Энд higher low байсан, энд эвдчихэд дэш өсөөд явчихсан. Мөн үү? За тэгвэл энд бас higher low байсан. Энийг доошоо эвдчихэд өсөөд явцсан. Тэгэхээр иймэрхүү эвдрэл буюу structure-ийн зүй тогтлын гажуудал харагдах юм бол илүү том цаг руу шилжүүлж харах хэрэгтэй. 7 хоногийн график руу шилжүүлээд харчих. Тэгэх юм бол урт хугацааны тренд их хайтахаа болоод харчих гэсэн. За тэгвэл 7 хоногийн график руу шилжүүлээд ингээд харсан чинь урт хугацааны тренд хэвэндээ харагдчих. За энэ нөгөө higher low эвдээ доошоо унсан штэ гэдэг цэг маань харин ч өмнөх all time high төвшинг доошоо шалгачихсан нэг юм зүгээр key level-ийн шалгалтын хөдөлгөөн болж харагдаж байгаа. За яг structure үүднээс бол higher low, higher low, higher low, higher low гэсэн байдалтай явж байна. Higher high, high, high гэсэн байдалтай. Higher low, higher low, higher low. Урт цагийн тренд бол үргэлжлсэн булш байдал хിവэрээ явж байна гэж бид нар дүгнэж болохоор байна. Окей. За тэгээ хүмүүс бас одоо энэ 7 хоногийн чартыг харснаа дээрээ урт зүйтэй хаагдсан байна. Энэ унаж магадгүй гэж дүгнээд идэг. Өмнө нь ч гэсэн энэ дээрээ урт зүйтэй 7 хоногийн график хаагдчихсан. Гэхдээ дараагийн цолд өсөлт орж ирж болж исэн. За энд бол яг хав доош унсан. Гэхдээ энэ бол хараа одоо улаан candlestick буюу нэгдсэн цэгээсээ доош харагдсан candlestick байна те. Тэгэхээр бас яг одоо бидний энэ candlestick-т бол адилтгаж үзэх аргагүй. За энд одоо бас адилхан. Гэхдээ дээшээ high хийгээд шийдвэргүй candle болж ирсэн юм. Хэмтчлэн тэгэхээр яг зөвхөн энэ candlestick ингэж харагдлаа гэж бид нар дараагийн 7 хоногийн candlestick ийм байж болно, уналт байж болно гэж таамаглах боломжгүй. Ямар ч өрсөн урт хугацааны зураг бол булш байдлаа хадгалаад байж гэнэ гэж ойлгож болно. За бага цаг руу шилжүүлээд харъя. 4 цагийн график руу шилжүүлээд харах юм бол илүү левелүүд болоод ойлгомжтой харагдана. За ханш өмнө яасан гэхээр за яг л энэ төвшин байна шүү дээ. Ерөөс 2658-аас 2645-ын хооронд key zone орон зай байна. Энэ орон зайг урд өмнө нь ханш бас шалгачлээсэн. Rejection болж исэн унсан, буцаад rejection болж өсөлж гараад өссөн, буцаж ирээд ханш шалгаад support аваад өссөн, нэвтлээ гарсны дараа унсан, нэвтэлж гарсан, буцаж ирээд өнгөрсөн 7 хоногийн өмнөх 7 хоногт бол consolidation хийгээд хүчтэй rejection болж исэн төвшин. Энийг ханш циклээд гарсан, одоо хурж ирээд шалгасан байдалтай байна. Тэгэхээр яг хэрвээ 4 цагийн график дээр ханш доошоо нэвтлээд хаачих юм болвол үргэлжлээд унах боломжтой. За үргэлжлээд унах нь 2615 20 төвшин хүртэл харагдаж болно. Энд бол дахиад
жижиг хөрхөө бас key level орж ирэх шүү дээ. 2614 дээр орчих. 14 15. 4 цагийн график дээр хэдий доош нэвтлээ гэсэндээ нэвтэлж хааж close хийж чадахгүй бол буцаад дэше гараад ирэх боломжтой. Тэгэхээр ер нь яг алтны энэ зураглалыг харахаар ялангуяа энд consolidation хийж исэн зургийг харахаар за энэ айхтар уналт орж ирчээд энэ айхтар өсөлт орсны зургуудыг харахаар ерөнхийдөө жоохон том тоглогчдын манипуляц тэд нар байршлаа эзэлж байгаа. За тэгж байршлаа эзэлж байхдаа нөгөө жижиг арилжаачид буюу retail биднийг жоохон төөрөгдүүлж байгаа, stop loss-ыг хамж байгаа ийм дүр зураг бол ажиглагдаад байгаа болов уу гэж би хараад байна. Гэхдээ яг ерөнхий structure бол дээшээ. За дээрэс нь дээшээ өсөх хэд хэдэн шалтгааны fundamental буюу нөхцөл шалтгааныг би тайлбарлая л та. Нэгдүгээр хятад China buying. Та нар нөгөө санджай үйл нэг хэдэн сарын өмнө хятад алт худалдаж авахаа түр зогсоолоо гэдэг юм яриа. Тэгээд алт бол унаад ороод ирчихсэн. Гэтэл яасан өнгөрсөн 7 хоногийн энэ хүчтэй өсөлт чинь ерөөсөө юу байсан гэхээр gap up хийгээд бүр өсөд гараад ирсэн шүү дээ. Юу байсан гэхээр хагасаа өдөр яг 7 хоногийн өмнө хятад алтыг эргэж худалдаж авч эхэлсэн гэдэг мэдээ гарсан. Эргэж худалдаж авч эхэлсэн. За мөн дээрэс нь China stimulus буюу хятад бараг сүүлийн 10 хэдэн жилдээ анх удаага эдийн засаг нь уналт руу ороод ирээд муудаж ирсэн учраас мөнгө хэвлэх болсон. Эдийн засгаа нэгсэндөө бэлэн мөнгөөр тэтгэн stimulus. Коронагийн үеэр Америкийн төв банк маш их мөнгө хэвлэсэн дээ тийм ээ. Тэрнтэй ялгаагүй China stimulus гэдэг. Тэгэхээр яг адгийн наацсанд одоо RMB хятадын юаны эсрэг бол алтны ханш бол өндөр байх нь ойлгомжтой байна тийм. Тэгэхээр юан хэвлээд тахаар юаны үн цэн бол унаж та. За мөн дээрэс нь Орос Украиний асуудал дуусаагүй байна. Энэ бол хэмжих болоочгүй байна. За тэгээд дөрөвдүгüүрт бол Fed interest rate. Ийм дөрвөн fundamental буюу суур учир шалтгааны үүднээс бол би харахад алтыг бол үргэлжлээд өсөх хандлага байх болов уу гэж хараад. За мөн хэдүүлээ жилийн 12 дугаар сард ер нь алт ямар байдалтай байд юм бэ гэдгийг харъя л та. Тийм ээ. За энэ 12 дугаар сард бол одоо энэ 12 сарын candlestick хаахад 2-7 хоногийн хугацаа байна. Ямар ч байсан одоо шийдвэргүй байдалтай байна тийм. За тэгвэл 23 оны 12 сард ямар байсан? 23 оны 12 сард ханш all time high хийжсэн байна. За тэгвэл 23 оны 12 сард all time high хизээ хийжсэн харъя л. 12 сарын 4-нд all time high хийчээд жоохон унтчаад тэгээд 12 сарын дундуур өсөөд ерөнхийдөө сүүл рүү бол ингээд өсөлттэй хаагдсан байна шүү дээ. За тэгвэл 22 оны 12 сард ер нь жилийн эцэс гэдэг чинь бас их чухал. Яг тэгэхээр маш их портфолио rebalancing мөн томчууд позицоо шинжилдэг, позицоо менеж хийдэг, их позицоо багасгадаг, бага позицоо ихсэгдэг, илүү exposure авах буюу илүү ашигтай байна гэж үзэж байгаа позицуудаа нээдэг гэх мэтчлэн үүнийг портфолио rebalancing гэж нэрлэдэг. Та нар энэ бас үгийг сураад хэрэгтэй. Портфолио rebalancing. Энэ портфолио rebalancing-ийн үеэр яадаг вэ гэхээр тэрбум доллар 10 20 30 40 хэдэн 100 тэрбум доллар хөдөлгөөнд орчдөг. Нэг юмнаас гараад нөгөө юм руу орчдөг гэсэн үг. Жишээ нь одоо Nasdaq all time high хүрчихсэн маш өндөр өсөлттэй явж байгаа. Тэгвэл магадгүй би технологийн хувьцаануудад байгаа эрсдлээ жоохон багасгая гэдэг одоо фондууд те томчууд бол магадгүй Nasdaq-ийг зараад тэндээс тэрбум долларыг өөр илүү одоо найдвартай хөрөнгө оруулалтууд руу шилжүүлж хийж болдог. Үүнийг портфолио rebalancing гэдэг. Жилийн эцэс рүү бол маш их портфолио rebalancing явагддаг. За 22 оны 12 сард яачсан харъя. За 22 оны 12 сар бол бүр тэр чигээрээ өсөлт байсан. 22 оны 12 сард, 23 оны 12 сард өсөлттэй байсан байна. 22 оны 12 сард өсөлттэй байсан байна. 21 оны 12 сард яатай. За мөн ялгаагүй өсөлттэй тий 1772-оос 1850 хүртэл одоо за буруу харчлаа 1772-оос
За тэгээ энэ хараа дахиад 12 сарын эхэнд нэг жоохон лоу хийгээд 12 сарын дундаас эхлээд өсөөд ингээ өсөлттэй агчсан. За сарын кандалаар гарчдаг амар. За 21 оны 12. За тэгвэл 20 оны 12 сард яачсан байна. 20 оны 12 сар бас л бүр хүчтэй өсөлттэй бүтэн candlestick. За хэдүүлээ ингээд бүр тэмдэглэчихё. За 21 оны 12 сар өсөлт. 20 оны 12 сар өсөлт би нөгөө яг 12 сарын хаалтын candlestick-ийг яриад байгаа шүү. Тэ? 22 оны 12 сар бас өсөлттэй candlestick, ногоон candlestick гэсэн үг. Яг нь би бол энд улбар шараа тавьсан байна. 23 оны 12 сар мөн өсөлт high хийсэн. 19 оны 12 сарыг харъя. Мөн өсөлт. 18 оны 12 сарыг харъя. Мөн өсөлт. Дандаа өсөлттэй. Сойрхолтой биз? 17 оны 12 сарыг харъя. Өсөлт. Та нар ингээ өөрсдөө бүр чарт нэр гүйлгээд хараарай. 16 оны 12 сарыг харъя. За, унаж яваад 16 оны 12 сард унаж яваад шийдрүү candlestick хагдаад 1 сараас эхлээд өсөж явсан. За, тэгээд бас нэг сонирхолтой юм та нар анзааруулаарай. 12 сар 1 сар за бүр 12 сараа болоо одоо 1 сарыг харъя хэдүүл. 1 сар өсөлт. 1 сар энэ хараа өсөлт. 1 сар өсөлт. 1 сар өсөлт. За энд бол уналт байсан байна. Гэтэ хай хийсэн юм уу? За энд бол шийдвэргүй өсөлт шийдвэргүй. За тэгэхээр ер нь өнгөрсөн 17 он гэдэг чи одоо хараа 17, 18, 19, 20, 21, 22, 23 өнгөрсөн 7 жилийн хугацаанд 12 сар дандаа өсөлттэй хаагдчихжээ алтны хувьд. 15 оны 12 сар юм байна. 14 оны 12 сарыг харъя. Өсөлт. 13 оны 12 сар. Уналт. За гэхдээ энэ үед бол автол уналтын тренд явж байсан байгааз. Гэхдээ 16 оны одоо 12 сард 1000 хүрээд энэс хойш автол 3 дахин баг үржиж өсөж байгаа энэ үед бол өнгөрсөн 7-8 жил дандаа 12 сарыг өсөлттэй хаачижээ. Энийг та нар маш сайн тунгааж бодох хэрэгтэй шүү. Яг одоо ингээд том арилжаачид, томчууд, фандууд, төв одоо юу гэдэг те? Тэрбум долларын одоо позицийг эзэлж байгаа хүмүүс бол олон нийтийг төрөгдүүлж тэднэрт илүү ашигтай болчих тийм ээ. Тэгэхээр магадгүй яг ингээд алтны дүр зураг одоо ингээд гээл юус унах гэдэг юм шиг харагдчих магадгүй. Гэхдээ энэ нь болгоомжтой хандаарай. Миний туршлага, миний одоо мэдрэмж надад бол алт дээшээ байх гэсэн мэдрэмжийг хэлээд байна. Дахиад higher high хийх. Энэ хаяг дэше эвдээд явчих боломжтой гэж би хардаг. Тэгэхээр би маргааш нэгд өдөр өглөө 7 цагт сэрээд зах зээл яаж нэгдэх нь вэ? Ер нь энэ Азийн зах зээлийн price action ямар байх нь гэдгийг харж жагаад ер нь long арилжаа хийж үзье гэж бодож байгаа. За тэгээд энэ нэг чигийн хөдөлгөөн тий өсөлт явсан байна. Энэ өсөлтийн pullback Fibonacci яг 70.2 дээр ирсэн. Ер нь бол өсөлтийн үед 61.8-аас 70.2-ийн хооронд худалдаж авч чадах юм бол энийг discount буюу хямдрлаар авлаа гэж үздэг. Уналтын үед ханш буцаж өсөж ирээд 61.8, 70.2-оос short арилжаанд орох юм бол үнэтэй зарлаа гэж үздэг. Тэгэхээр хэрвээ энийг өсөлт үргэлжлээд явна, өсөлтийн тренд байгаа гэж үзэх юм бол магадгүй энэ төвшнөөс long арилжаанд орох нь магадгүй хямдралтай төвшин байж болох юм шүү. Окей? Тэгэхээр өнөөдөр ингээ баг 20 минут ших алтны талаар ярьчлаа. Яг хав би алтны талаар илүү ярьдаг. Яагаад тэгэхээр
нийт арилжааны волюмын бараг 70% нь алтан дээр байдаг. Манай Multiforex-ийн одоо нийт арилжааны волюм хэмжээний 70-80% нь алтан дээр байгаад байгаа учраас алтыг бол маш сайн ярихгүй байхын өөр аргагүй. Окей? Тэгэхээр сая сонирхолтой тоо баримт статистикуудыг ярьлаа шүү. Ер нь жил болгоны 12 сард алтны ханш яад юм байна, яаж хаагдсан юм байна. Та нар 1 сарын candlestick-үүдээ хараарай. Тэгээд 1 сарын candlestick-ийг харчаад 12 сарын тэгвэл ихэнх үед яаж ийн, дунд үед яаж ийн гэдгийг бас хоёр хуваагаад харчих болно шүү дээ, тийм ээ. За, ерөнхийдөө иймэрхүү байна. За, хэдүүлээ буцаад биткойн руу оръё. За, би биткойныг та бүхэнд 107,000 хүрнэ гэсэн одоо амлалтыг бол өгч байна. Өмнө нь яг market overview ярьж байгаа тийм. Энэ бол дахиад 104-5,000 хүрнэ гэж хэлжсэн. Тэгээд дараа нь би нэг Instagram story-гоор 107,000 гэд хэлсэн. Яагаад тэгж хэлээд байгаа юм гэхээр одоо хэдүүлээ харъя л та. Энэ зогсогдшгүй тренд, өсөлтийн тренд үргэлжлэн явсаар higher low, higher low, higher low, higher low, higher low, higher low. За, энд гоё юм болсон. Энэ liquidity hunt ерөөсөө margin маш их одоо зах зээл үргэлжлэн өсөхийн тулд тийм ээ тодорхой хэмжээний өндөр алдагт хүлээх хэрэгтэй байдаг. Нэгсэндээ одоо татаж унгаадаг гэсэн үг тийм. Ялангуяа крипто зах зээлд бид нар ийм зүйлийг бол байнга харж байдаг шүү дээ. За биткойн дээр бол таталт явагдсан. Нэг удаа энэ бүр 5 минутын candlestick-ээр 101,000-аас 91,000 хүртэл унсан. Энэний дараа буцаж өсөөд consolidation явсан. Одоо эргээд өсөлтийн тренд үргэлжлэж байгаа харагдаж байгаа. За мөн дээрэс нь ямар дүр зураг харагдаж байгаа гэхээр ийм өсөлтийн channel байгаа биткойн дээр. Энэ channel-аас 4 цагийн график дээр бол доош хааж чадаагүй. 4 цагийн график. 4 цагийн графикийн хаалт гэдэг их чухал зүйл байгаа дөө. Тэгэхээр зүү татаад явчихсан. За тэгээд энд бол нэг fake out шахуу юм хийсэн 91,000 дээр. За энэс хойш бол тэгээд ханш ерөөхдөө double bottom хийсэн higher low trend үргэлжлээд явж байна. Higher low. За тэгээд энэ channel-ийн орой 108,000 гэж гарч ирдэг. Тэгэхээр та нар биткойны өнгөрсөн ханшигч нь хараарай. Дээшээ high хийлээ, унлаа, consolidate хийлээ, breakout. High хийлээ, унлаа, consolidate хийлээ, breakout. Ийм дүр зураг байна л гэж би хэлээд. Окей. За тэгэхээр одоо юу харагдаж байна вөхөр ерөөсөө л энэ 102,600-аас дээш энэ 4 цагийн график дээр 102,600-аас дээш хаагдчих юм бол ийшээ өсөлт явах баталгаа болчих юм байна шүү дээ. Орон зай болчих та. Энэ баг нэг ингэж явахгүй те. Бам. За харин 108,000 9,000 хүрсний дараа болвол уналт харж эхэлж магадгүй. Яагаад тэгэхээр хараа. Жилийн эц болж байна. За тэгээд 2025 он гараад Дональд Трамп яг суудлал дээрээс ерөнхийлөгчийн суудлал дээрээс суусны дараа миний бодлоор крипто их хүчтэй уналт орж байна. Яагаад вэ? Buy the rumors, sell the news. Боёо ямар нэгэн зүйлийг болохоос өмнө худалдаж аваад яг босныхын дараа зардаг. Энэ бол зөвхөн зах зээлийн хууль. Энийг хинч нэг тайлбарлах шаардлага угаасаа байхгүй. Яг тэгэхээр зах зээл дандаа forward looking. Та нар энэ дараа нь ингээд энийг юу нэм англи үгнүүдийг сурж байгаа хэрэгтэй. Forward looking буюу ирээдүйг одоогийн ханшинд дандаа шингээж явж идэг зах зээл. Тэгэхээр ямар ч байсан 110,000 хавцаа. За 109,500 хавцаа бол таргет байх нь байна. Энэний дараа магадгүй нэг сар Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульдаа суух хүртэл нэг ингэж явж байгаад консолидейт хийж байгаад за нэг иймэрхүү уналт бол орж ирэх байхаа гэсэн таамаглал надад байгаа.
Гэхдээ эхний ээлжинд биткойн маань 108,000 руу гэж харж байна. За тэгээд биткойн өссөний дараа консолидейт хийж эхэлнэ. За энэ консолидейт хийж авах үеэр олткойнууд бол галзуурах баха гэж би харж байгаа. Жишээ нь яг тийм одоо зураглалыг бол Solana хийж байна. Яг одоо бол маш сайхан bullish pattern, bull flag, super bull flag. Энийг бид нар өмнө нь Ethereum дээр харж ирсэн, Bitcoin дээр харж ирсэн. Удаан хугацааны туршид consolidate хийж том bull flag хийх тусам өсөлтийн хэмжээ тэр хэмжээгээр өндөр байна гэж. За яг одоо Solana бол худалдаж авахд бол аятайхан зургалт хэрэгжчихсэн байна. Унсан 1 2 3 дахь шалгалт болсон, double bottom хийсэн, дээшээ өссөн, өсөлтийн Fibonacci 61.8 шалгалт ирчихсэн байдалтай. Тэгээ бол Solana-г дараачийн олткойны өсөлт за 12 сарын сүүлээр 1 сарын үед ирэх юм бол хэрвээ шүү. Тэгэх юм бол дээшээ 280 300 руу явахд бол асуудалгүй гэж харж байгаа. За Ethereum хөөрхөдөө нэрээ биткойнтэй адилхан all time high дээр очиж чадаагүй л байгаа. Чадаагүй л байгаа тийм. Гэхдээ Ethereum-ийн structure их гоё, market structure. Higher low, higher low. Higher high, higher high, higher low. High high. Доошо унлаа. Өмнөх higher low-с доошо ороогүй double bottom хийлээ дээшээ өслөө одоо bullish consolidation pattern. Эндээс breakout хийгээд 4,000-аас дээш хааж чадах юм бол 4,500 all time high. Окей. За тэгээд Dogecoin нийтдээ доор гарч ирж байна. За ийм channel хүү юм явж байгаа юм байна. За ялгаагүй. Dogecoin бол авахд бас их айтайхан л гоё төвшнөр харагдаж байна нараа. Унсан 2 шалгасан одоо bull flag жижиг өсөлтийн 61.8 дээр байна. Эндээс 50 хавцаар хурж ирэхэд бол асуудалгүй харагдаж байна. Гэх мэтчлэн та нар энэ крипто олткойнуудыг өөрсдөө нэг судлаад шалгаад үзээрэй. Окей. За доллар индексийг хэдүүлээ харъя. Доллар индекс. За доллар индекс маань дээшээ нэг хай хийчээд тэрнээс хойш уналт орж иж консолидейт хийгээд өмнөх энэ төвшнөө буцаж шалгаад за тэгээ буцаад дээшээ өссөн байдалтай. Энэ хаяг эвдэх юм бол үргэлжлээд өсөх баталгаа болчих. Энэ хаяг эвдэж чадахгүй бол доошо буцаад унах баталгаа болчих. Тэгэхээр 3 дахь өдрийн Төв банкны бодлогын хүүгийн шийдвэр л ерөн бүгдийг шийдэх гэдэг шүү дээ, тийм ээ. Доллар индекс ч гэсэн дээр яах юм бэ гэж жилийн эцсээр. За GBP USD нэг ийм зурагтай байна. Нэлээд том одоо bullish pattern-аас дээшээ задалж гарснаа шалгаж байгаа ийм дүр зураг харагдаж байна. Та нар өөрсдөө дүн шинжилгээ хийгээд зургаад хараарай. За евро доллар бол ер нь энэ зон дотор байна шүү дээ. Зоноос нэг амар гараад урсчаагүй байна. Нэг удаа хатгсан буцаж орчсон зооныхоо ёроолд байж байна. За USD JPY харин миний сонирхлыг татаад байгаа. За Японы Төв банкны бодлогын шийдвэр бас 4 дахь өдрийн өглөө 11 цагаас гарна. Энэ ямар сонирхолтой зураг харуулдаг байгаа вэ гэхээр за Японы yen чинь тасралтгүй бүр амар өсөөд all time high хийгээд тэрнээс хойш нэг хүчтэй эн чинь 162-оос 140 хүртэл баг 2200 пипний хүчтэй уналт үзүүлсэн те. За тэр уналт
дээшээ яваад энэ арай энэ уналтыг чинь баг бүтэн retracement яваад 70.2 дээр хурж ирээд доошоо унсан. Тэ? Тэгчээд одоо дахиад энэ жижиг уналтын 61.8 буцаж шалгалтын дээр ирчихсэн. Мөн дээрээс нь энэ нэг чухал key level дээр 153 70 гээд key level дээр ирчихсэн. Ханш high lower high lower low гэж үзвэл хэрвээ энэ 157 хай эвдэж чадахгүй бол ингэж явах магадлал бий. Гэхдээ энэ бол би яг шийдвэр гаргаж зүгээр таамагтуудын зүгээр адсан байдалтай байгаа шүү. Та нарыг зүгээр анхаарчихаа л гэж. Мөн дээрэс нь жижиг цагийн график шилжүүлээд харах юм бол яг энэ key level руу ирж явах үедээ нэг юм bearish pattern хийгээд байгаа. Тэгэхээр анзаарчихгүй те. За гэхдээ ер нь бол гол 7 хоногийн фокус бол би бол алтан дээр л бүх анхаарлаа хандуулна. Алт болон биткойн хоёрыг л ерөнхийдөө арилжиж бүх анхаарлаа хандуулна гэж ойлгоорой. Тэгээд хэрэгтэй зүйлс ярьж өгсөн байх гэж найдаж байна. Дараа 7 хоногийн арилжаанд бүгдд нь амжилт хүсье. Мэдээж Монголын хамгийн шилдэг брокер, Азийн хамгийн найдвартай брокер шагнагдсан MOFTFX-ийг бүгдээрээ ашиглаарай. Манай шинэ вебсайт энэ ямар гоё болсон бэ? Та нарын манай шинэ вебсайтаа танилцаарай. Манай аппликейшнийг татаад хэрэглээрэй. Deposit, withdraw бүх зүйл маш амархан. Энэ бол Монгол залуучуудын хийсэн бүтээл шүү. Технологийн бүтээл. Баярлалаа залуучуудаа.